Тэгэхээр надад ерөнхийдөө энэ хуулийн улсын хурлын тухай хуульд оруулж байгаа өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байна. Ялангуяа улсын хурлын гишүүдийн сахилга хариуцлагыг нэлээд дээшлүүлэх ийм санааг агуулсан гэдэг утгаар нэг бол дэмжиж байна. Тэгээд энэ дээр одоо яг энэ хуулийн төсөлтэй холбогдуулаад надад нэг юм 3 асуулт байна. За нэгдүгээрх нь болохоор бол тэр 8-5, 8-1-21 өөрөөр хэлэх юм бол улсын хурлын гишүүн ёс зүйн дүрмийг одоо сахиж биелүүлэх тухай энэ хоёр заалт утга давхцаад байна уу гэдгийг тодруулмаар байна. Энэ хууль одоо санаачлагчаас 8-5, 8-1-21 хоёр чинь давхцаад байна уу үгүй юу? Хоёрдугаарт за 25-ын 7, 25-ын 8 хоёр чинь ерөнхийдөө хоорондоо утгын хувьд давцалдаж гин үү үгүй юу гэдгийг би асуух гэсэн. За яагаад гэвэл 25-ын 7-д мэн болоод ирэхээр байнгын хорооны даргаыг сонгохдоо улсын хуралд сонгогдсон ажилласан хугацаа туршлагыг нь харгалзан тухайн байнгын хорооны гишүүдээс сонгоно гэж. За тэгснээ тэгээд дараад нь 25-ын 8-д нь болоод ирэхээр нөгөөд нэг 8-ын 6 дахь итвэх оролцоог нь харгалзнаа гэсэн. Уг нь бол ингээ хараад байхад бол яг гишүүдийн хариуцлагатай байдлыг нэмэгдүүлээд тэгээд нөгөөд нэг тойргийн жагсаалтын магистратын гэсэн ялгааг багасгаад ингээ явж байгаа юм шиг хэрнээ яг энэ 25-ын 7, 25-ын 8 хоёр дээр чинь эргээ дахиад нөгөөд нэг юм ялгаа заагийн асуудлыг үүсгэж байгаа юм биш үсттэй. Ажлын үр дүн бүтээмжийг нь харах гээд байгаа юм уу? Эсвэл зүгээр одоо юу гэдгийг олон удаа сонгогдсон байдлыг нь харах гээд байгаа юм уу? Аль нь одоо өнөөдөр яг чухал юм бэ гэдгийг бас энэ хоёр чинь хоорондоо авцалж гинүү гэдгийг нэг эргэж хараач гэж. Тэгээд тэр 25-ын 7 дээр одоо өгүүлбэрийнх нь найруулгыг нь харах юм бол үүлийн эзэн нь алгалдаа нэг өгүүлбэрт сонгох гэдэг үг 3 удаа оронгуудаа тэгээд хэн сонгох гээд байгаа гэдг нь тодорхойгүй. Тэгэхээр ядаж нэг өгүүлбэрээ бас нэг бүтцийн хувьд бас зөв найруулчих хэрэгтэй байна. За дараад нь одоо 26-гийн 1 дээр байнгын хорооны даргын чиг үүрэг дотор байнгын хорооны хуралдааны эрсийг бүрдүүлж бэлтгэлийг хангаж зохион байгуулна гэсэн байгаа. Бэлтгэлийг хангана гэдэг маань арай дэндүү ерөнхий байгаад байна уу үгүй юу гэж. Өөрөөр хэлэх юм бол байнгын хорооны хурал дээр орж ирэхэд хурал дээр хилцэх асуудлын материалыг тараах тухай асуудал байдаг. Зөвхөн улс орны эрх ашигын тухай асуудал, төр засгийн одоо бүрэн бүтэн байдлын тухай асуудал маш чухал асуудал хилцэх гэж байхад материалыг нь өгдөггүй хурал дээр нь тараадаг ийм асуудлууд байгаад идэг шүү дээ. Энийг тэгээ бид нэр бэлтгэл хангаж ийн гэж үзэх үү? Тэгэхээр энэ бэлтгэл хангах гэдгийг өшөө илүү жаахан тодруулж оруулж ирэх бас ямар боломж байх вэ гэж нь одоо хуулийн төслийг одоо санаачлагчдаас асуумаа. За хууль санаачлагч Батэрдэн дарга хариулъя. Батэрдэн даргын микрофоныг өгөөрэй. За 25-ын 7 дээр бол байнгын хорооны даргаыг сонгохдоо гэдэг улсын хурлын хуралд сонгогдсон ажилласан хугацаа туршлагыг харгалзан байнгын хорооны гишүүдээс сонгоно гэж байна. Энэ үндсэндээ бол бидний өнөөдрийн хүртэл одоо барьж байгаа зарчим шүү дээ. Ер нь бол. Гэхдээ бид нар бол сая энэ оруулж ирсэн 25-ын 8 дээр байнгын хорооны даргаыг дахин улиран сонгох бол энэ хуулийн 8-6 заасан оролцоог харгалзаж үзнэ гэж байгаа. Харгалзаж сонгоно гэж байгаа. Харгалзах л гэж байгаа юм л да. Тэгэхээр яг энийг баримталж энэ хуулийн тэдийн заалтыг өөрөөр хэлбэл 8-6-аг баримталж сонгоно гэхээс арай ондоо харгалзаж үзье гэж байгаа юм. Түрүүн бас энэхүү гишүүний сайдын хэлсэн үгэн доторч бас гарлаа шүү дээ. Ер нь бол харгалзах асуудал болчиход байгаа байхгүй да. Түүнээс үүш яг баримтлах бас биш. Ер нь бол улсын хурлын тэр тусмаа одоо давхар сайд хийж байгаа хүмүүсийн хувьд бол өөрөөсөө асуухч байдаг юм уу ингээд арай асуудлыг бол зүгээр хараад ингээд сууж явах ийм нөхцөл байдлууд бас байгаад идэг л да. Тийм болохоор энийг харгалзаж гэдэг үгийг оруулсан. Нөгөө тэгүр бид ажлын хэсэг байгуулна. Энд нийт 30 гаруй 40-од гишүүдээс ирсэн 200 гаруй санал орж ирсэн байна. Тэгэхээр нийт гишүүдээ орж ирсэн саналыг ерөнхийд нь ярилцаад бас нэг тусгачий гэдэг ийм бодлого барьсан юм а. Яагаад гэвэл энэ хууль дотор аль болох олон гишүүдийн аль болох үзэл баримтлалд ингээд шингэг гэсэн санаа оноонос шингэг гэсэн утгаар оруулаад ирсэн. Гагцхүү ажлын хэсэг дээр хэдүүлээ энийгээ дахиад үзээд наривчлаад яг энэ байх уугүй юу? Жишээ нь бол зөвхөн энийг харгалзаад одоо байнгын хорооны даргаыг одоо сонгоод авах юм уу? Энэ харгалзах нэг point нь бас мөн үү биш үү ч гэдэг юм уу? Ингээд бас цаашаа бол ярих зүйтэй байхад гэж байна. Тодруулах уу? За хэрлэн гишүүн тодруулга 1 минут.
Тэгэхээр энэ дээр өөрөөр хэлэх юм бол 25-7 25-8 2 дээр бол ерөнхийдөө одоо туршлагыг нэгдүгüүрт харгалзсан одоо үндэслэн хоёрдугаарт дараагийн харгалзах бол шалгуур нь болоод ирэхээр тэр хүний одоо итгэх оролцоог одоо хоёр дахь шалгуураа болно гэсэн ийм санаагаар оруулж ирсэн байна гэж ерөнхийдөө ойлгож болох юм шиг байна. Гэхдээ 25-7 дээр тэр үнэ миний асуугаад байгаа тэр үеийн эзнийг тодорхой болгох тухай асуудал энийг бас эргэж харах хэрэгтэй юм байна. Тий. За 1 минут тодруулж хариулъя Батэрдэн дарга. За энэ 25-ын 7 дээр бол байнгын орооны даргаыг анх сонгож байгаа асуудал байна. 25-ын 8 дээр бол байнгын орооны даргаыг дахин болон улируулан сонгох гэдээ бас нэг ялгаа байгаа даа шүү. Энийг бас гişүүд маань анхаараарай л гэж. За, Лувсан нэмийн ган төмөр гişүү асуулт.